нутгийн зүүн ямар сайхан гэж санана. Нэг удаа би өвөөгөө дагаад айдчлаа. Өнгөнгийн цэцэг алгалж айн шуудын жиргээ хөхөн дутаа хослоод юутай сайхан. Архангай аймгийн Булансан манай өвөгийн нутгал да. Нэг өдөр Баярмаагийн өвөө өнөө 2 хар зогдорт ирчихжээ. Манайтай олон жил айсансаж байгаа юм. Нутаг амтай болчихсон жигүүртэндээ гэж байна. Нээрээ 2 тоорон манайхны ярилцаа эрэлтгийг би харлаа. Энэ 2 тоогроо жилийн жил яг энэ хавьд ирж өнөглөөд намар дөрүүлээ болоод буцдаг гэн. Нэг өдөр тоогрооны өрөөг олж үзгээр явлаа. Тоогроо сайран дунд үнэлдэг гэж дуулсан болохоор тэрүүгээрээ хайлаа. Ирсэн юм ач оллоо шүү. Ийм газраас өндгийг олж харна гэдэг бэрхэн билээ. Томчууд бидэнд тоогрооны өндгийг хагалж ангахаа дэгдэхийг нь алж болохгүй. Тоогроо төмөр дөрөөний сэнжийг сэтэртэл хараадаг айхтар шувуу гэж загсан. Өндгөн дээр нь хүн сүудрээ тусагвал тоогроо өндгөө голоор тайчдаг. Тэгээд өндгөн дэгдэхээ болж чаддгийг нь. Би өндгийг барьж оролдоогүй. Бас сүудрээч тусгаагүй. Өндөг хагараад ангахаа гарч байгааг харахад ёстой игдвэтэй. Баярмаа бид хоёр байс хийгээд л дэгдэхээгээ сэмхэн ажилладаг байлаа. Технөө нь манай дээд хотын алив хөр тэнд бэлчиж явна. Хөөхөн дэгдэхээ өндөг хоёрыг минь бэц гიშгч хүйтэй. Яана?
Нийл хангаагаа дөнгөж харилснаасаа гараад байгаа мөртлөө их хашир амтан байна лээ. Их тоогроо нэг л дуугарахад хяраад хөвтчихээн. Бүр өвс мөсөр хатгаж ицсэн ч босхгүй гэж. Хар зовдортын нэг дэгдэхэ баярмаа битүүрт дасчихсан ч юм уу? Бүр бишүрхэч байлаа. Би тоогрооны тухай жаал зугаа юм мэддэг болсон. Хавар болж нүүдлийн шуудын төрүүлж ирэхэд хөдөөгийн хөгшчүүд өрн дулаан цагийг авчирлаа гэж бэлгшээгээд сүү зайныхаа дээжийг өргөдөг заншилтай гин. Манай булган суманд Монголд хаа сайгүй байдаг хээрийн сарал тоогрооноос гадна бас өөр их ховор тоогроо ирдэг юм байна. Баярмаагийн өвөө. Би залуу байхдаа нэг намар энэ урд хүрээний талд хідэн тас хар тоогроо байхыг харсан юм. Түүнээс хойш ёор үзэгдээгүй гэж ярьж байсан. Харин манай өвөө. Манай Монгол нутагт 4 зүйлийн тоогроо ирдэг. Тэдний 3 нь их ховор шүү. Цэн тоогроо манай Зүүн аймгийн нутагт цусдаг. Нөгөө хар тоогроо, цагаан тоогроо хоёр нь зөвхөн нүүдлийн үедээ л дайраад өнгөрдөг гэж хэлсэн.
тооны амралт ангийнхандаа ярих сонинтой. Зугаатай сайхан өнгөрлөө. Би маргааш буцах болчихлоо. Тэгээд жаахан шар дэгдэхэнүүд хар зогдорттой баяртай гэж хэлэхээр ирлээ. Хар зогдортын нөгөө өндг нь хагарч ижилхэн хөөрхөн дэгдэхээгээ дагуулад явдаг болжээ. Хөөрхөн шар дэгдэхэнүүд минь удахгүй та нар тарниад халуун дулаан орноо зэрэг явчихна. Хайтан болтол баяртай. Томоо тогруу болоод нутагтаа буцаад ирээрээ.